Энэ дээр одоо таны өргөн барьсан хуульч дээр за ер нь хуульчийн сайдаар ямар байдлаар бас яг энэ талаар шалгалтын ажиллагаа яг явуулж гэлсэн. За шалгалтын ажиллагаа толгойтой яг аль хэдийн газар хэлэх ба. Тэгэхээр хэдүүл одоо нэг юм харах хэрэгтэй. Ер нь ингээд өнгөрсөн жилүүдийн туршид энэ дарга сайд энэ улсын нөлөөтэй гэж улс төрийн албан тушаал ашиж исэн хүмүүстэй холбоотой хүүхдүүд, эхнэр хүүхдүүдийн элдв тансаглалтай холбоотой дуйлан шугамд гарч исэн. Энэ өөрөө ямар нөлөөтэй байна вэ гэхээр эргээд хүүхэд залуучууд яг үнчээр шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс залуучууд хараад энийг бол дагам дуурайх юм байхгүй да гутрах гэдэг юм ийм нийгмийн үзэгдэл боллоо. Энээс ерөөсөө салах нэг арга байна л гэж одоо би сүүлийн 5 жил ярьж байгаа юм шүү дээ. Ерөөсөө улс төрийн өндөр албан тушаал ашигласан бол хоёрын хвшилтэй юм ярихгүй, бизнес хийх хүмүүстэй юм ярихгүй, өөрсдөө баялаг бүтээдэг хүмүүстэй юу ч ярихгүй. Төрийн өндөр албан тушаал ашигласан бол орлогоо нотлоо. Мөнгө чи өөрөө мөртэй, татвар төлсөн байх ёстой. Ансаараа дамждаг, гэрээ хийгддэг, мөнгө бүгд мөртөө шүү дээ. Энийний хүрээнд асуудал орлогоо нотлоо. Хууль бус байх юм бол энийг хурааж авъя гэдэг хуулийн төсөл би яриад явж байгаа. За тэгээ энэ хуулийн төслөө 1 сарын 24-нд засгийн газраас улсын хурлд хүргүүлсэн одоо хүлээж байгаа. Энэ асуудлыг бүрэн цогцоор нь ингээд шийдэхгүй бол нэг хэдийн удаагийн тохиолдлууд юм уу аливаа нэг үйл ажиллагаан дээр юм уу яваад биш. Одоо бүгдөө нэг цэвэрший гэж байгаа. Заавчлаар байхгүй. Монгол улсад хууль бус хөрөнгийг хураах процесс үйл ерөөсөө байхгүй. Би хуульчхан хууль зүйн даргын салбарыг удирдах байгаа хүн. Өнөөдөр хууль бусаар хөрөнгөч буюу энэ хуулийн зөвлөлт 2012 онд эрүүг үйлд орсон. Дараа нь үндэслэгүй хөрөнгөч болж өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэ хуулийн зөвлөлт орсноос хойш 3 удаагийн өршөөлийн хуулиар Монгол улс авилгачтай өршөөсөн. Энэ бүх хүмүүст 2015 онд эдийн засгийн хил тод байдлын хууль гаргаж 35 их найд төгрөгийн энэ асуудлыг эдийн засгийн хил тодын хууль тамааж өршөөсөн. Одоогийн засгийн газраас өргөн барьж байгаа хууль ус хөрөнгийг хураах хуулийн төслөөр энэ дэр ямар нэг ял шийтгэл бид нар ярихгүй байгаа. Тэгэхдээ 2002 оноос хойш төрийн өндөр албан тушаал ашигласан хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол хурааяа л гэдэг асуудал ярьж. Тэгэхээр асуудлын гүн углуургаар нь харуул бид ийм зүйлийн төлөө тэмцээ явж. Энэ асуудлыг бол ерөнхий сайд засгийн газрын уралдаан дээр дэмжиж их хурлаар орцсон баг. Тэгэхээр энэ үйл үйлчлэхгүй. энэ хууль бүхэнд үйлчлэн шүү дээ. Энэ ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, ерөнхий сайдаар ажиллаж байсан, улсын хурлын гишүүн байсан, агентлагийн дарга байсан, төрийн өмчт компани захирал байсан. Бүхэнд энэ хууль үйлчлэгсэн. Хуулийн төсөл ингэж явж. Албаны газрын дарганы төвлөрдөгтэй таны хуулийн залтыг дэмжих боломжгүй гэдэг зүйлийг хэлчихсэн шүү дээ. Дашцгаа дарганы тайлбар дээр бол дагсан хуулиудтай холбоотой зүйлүүд байсан. Одоо өөрөөр хэлэх юм бол өнөөдөр авилтаа тэмцэх газар бол аймагуудад болон зарим бүсүүдэд байц цагчтай байдаг. Тэгэхээр үндэслэгүй хөрөнгөч хэмтэргийг Монгол даяар үр дүнтэй шалгахын тулд цагдаагийн байгууллага дээр үндэслэгүй хөрөнгөч хэмтэргийг давхар шалгах гэдэг хариалын асуудал оруулсан. Энэ асуудлыг бол авилтаа тэмцэх газар дэмжих үүдээр байр сууриа хэлж байгаа. Арчс нам гишүүнүүд би иргэд үжил бодлоо илэрхийлж ингэж агсах нь өөрийнх нь ирэх гэж үзэж байгаа. Дээрээс нь энэ жагсаалд ямар нэг байдлаар хууль бусаар нөлөөлөх байдаг юм уу? Ийм хууль бусаар ямар нэг байдлаар нөлөөлөх албадах энэ үйл ажиллагаа байхгүй гэдэг үзэж байгаа. Таны хуулийн төслийг жагсаал дагаад амтхан байгуулсан гэдэг одоо үндсэглэлээр хатлаас нь харж ирсэн шүү дээ. Энэ асуудал нь одоо юу болсон юм бэ? Мэдээлэл байна уу? Зүгээр мэдээлэл байна уу? Шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Таниулын байгууллага дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэлтэй. Тэрс нарийн хэргийн талаар л мэдээлэл авах. Таны хуулийн төслийг хамгийн их одоо дэмжиж кабинетийн тэргүүний хувьд тийм ээ бас сэтгүүлж байгаа хүний хувьд өөрөөс ийм асуудал яригдахад за ёсцын өндөрлөгөө бариад ер нь яг тайлбар хийх ёстой гэж та үзэж байгаа юм. Ерөнхийдөө бол тайлбар хийх баг. Тэгээ хууль батлагдах юм бол өнөөдөр албан тушаал ашиглаж байгаа бид нар ч гэсэн алтан гэрэл одоогийн тагимд байгаа бос улсын хурлын гишүүд сайд нар түрүүнд нь ажиллаж исэн хүмүүс бүгдээрээ шалгуулад өнгөрсөн хугацаанд олон нийтийн энэ зөвлөлүүдэд хариулт өгөөд ингэж явчих хэвээр. Дээрээс нь одоо нэгэнтээ олон нийтээс ингэж юм шүүмжил гарч байгаа учраас энэ дээр ерөнхий сайд бол өөр юм биер тайлбар өгөх баг. Хасаад 10 сарын